Би тархар судлагч иш Агима гэдэг хүн. За өнөөдөр бол бас бидний хувьд бол маш сайхан баяртай үйл явдал болж байна. Бидний бас ажил хөдөлмөрийг үнэлээд тэгээ хамт олонны бас ажлыг ойлгоод ингээд төр засаг ингээд засгийн газар тэгэл эрүүл мэндийн яам одоо удирдлагууд бидэнд ингээд урамшуул олгож байгаа нь бол одоо үнэндээ бол ер нь хүн бол урмаар явдаг гэдэг маань л одоо үнэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас бидний бас хүүтэнд хөрч халуунд таалж бас элдв бэрхшээлийг бас ядан давж гүйцэтгсэн ажлын маань үнэлсэнд манай хамт олон бол туйлын баяртай байна. Их сайхан байна. Ер нь хэцүүлдэ хэцүү. Энэ манай байгууллага бол одоо дийлэнх эмэгтэйчүүд байдаг. Тэгээд ариутгалыг хийж байгаа хүмүүс маань ариутгалчд маань дандаа эмэгтэйчүүд байдаг. Тэгээд өрх толгойсон эмэгтэйчүүд ч байдаг. Энд бол олон жил ажилласан бас ажил мэргэжилтэд дуртай хүмүүс байгаа учраас бол ямар нэгэн асуудал гаргаж хойшоо суудаггүй. Аливаа нэгэн асуудал гарахад л явна бэлэнгээл одоо 2-3 цагийн өмнө нэрэл бэлтгэлээ хангаал бид нэр онгоцсонд явдаг. Тэгээд тэр хүмүүс бол өөр хүүхдүүдэд орхиж явцгааж л байсан ойлгомжтой. Тэгэл зуны сайхан цагуудад амар нэрнэ гэсэн ойлголт байгаагүй тийм ээ. Өвлийн хүүтэнд бол гэр зураа үлдэнэ гэсэн ойлголт байгаагүй. Тэр одоо хүнд автомаксыг үүрэл явна. Тэгээ хүйтэн, жинддэг тийм ээ. Тэгээд гадаа ингээ халдвар гүйтгэл хийх тэр гөлийгэд ингээд мөс тогтоол халтарч унах монох энэ төр гэл иймэрхүү хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлууд байсан. Тэгээд энийг бид цаг тухайд бас ирж ярилцаад ямар гаргалгаа шийдэл байж болмоор яамаар юм гэл ингээ ярьсаар байгаа сүлдээ тэгэл майхан савнд ороод хийдэг болсон. Дулаан юмд ордог болсон. Одоо өмсгөлд өвлийн одоо өмсгөл хувцаар бол хангаж байна тийм ээ. Ингээд юмнуудыг бол цаг тухайд нь бас шийдэл янзлал ингээд яваад байгаа. Тэгээд алин болгон тийм нэг олон бэрхшээлийг бол нэг дурдж дууддаггүй. Гоцынхан бол угаасаа одоо тарган тахлын голомтонд одоо өндөр дэглэмийн өндөр шаардлаганд ажиллаж сурчсан хүмүүс байдаг учраас элдвийн тийм нэг бэрхшээлийг бол ажиллаж ярьдгүй л улсууд л да. Гэхдээ одоо арга ирээхэнд нь баярлалаа л гэж хэлээ да тийм ээ. Тэд нар бол одоо бас л улс эх орныхоо төлөө ажиллаж гин гэдгийг бол ойлгодог тийм ээ. Тэгээд бидний бас ажлын бас одоо ковид орж ирээгүй манай улсад одоо өдий хөртөр жил хугацаанд барьж тогтоосонд одоо бидний хувь нэмэр бас орж байгаа гэдгийг бол тэд арга маань маш сайн ойлгодог. Бидрийг бас хайрлж хүндэлж бас арай өөр өнөдөр хардаг болсон ч тийм тохиолдлууд бас амьдрал дээр хүмүүс ярьж идэг тийм ээ. Тэгэхээр одоо нэгэнтэй л одоо төрийн албан агч бол одоо улс эх орондоо бас хэрэгтэй юм хий гэж одоо бодож зүтгэж явдаг хүмүүст бол ковидэд ажилласнараа бол одоо бахархаж энэ бол бидний одоо хийх үүрэгт ажил гэдэг үднээс ханддаг учраас арга герман чинийг ойлгож бид нэр бас бахархаж тэгэл одоо илүү цагийн мөнгө тэгэл шагнал урамшил ингээл элдв юмнуудын одоо тусламж орж байгаа нь бол үнэхээр амьдралд бол нэмэртэй болж байгаа. Тэр хэрээрээ ч арга гэр нь бас баярлж тий хүний хөдөлмөр ингэж үнэлэгддэг юм байна гэдэгт бас баярлж тэд нар ч гэсэн мөн баярлж байгаад би бас сайхан байд юм аа энэ охтууд одоо хүмүүсийн амьдралыг харахад миний амьдрал ч гэсэн юм бас өрөөгөж өгж сайхан л юм болж байна. Гэхдээ бид бол ажиллахаас бол хизээж татгалзахгүй ямар ч нөхцөлийг бол даван туулж гарна. Тэгээд одоо бэрхшээлийг бол тухайн үед шийдэж бид нар бэлтгэлийг бол урдчилж харж сайн базаадаг л тийм л одоо зарчмаар явж байгаа тул та ингэж болж гин гэж үзэж байгаа. Дасцгийн болормоо зооноот өвчин судлалын үндэсний төвд ариутгах ажилтай. Одоо ингээд COVID-19-д одоо өдөр шөнөгүй ингээд дуудагдаад ажилдаа явхад одоо ар гэрийн минь дааж үздэг одоо хань ижил үр хүүхдүүдэд одоо их баярлж байгаа. За одоо ингээд коронавирус COVID-19-ийн голомтод ажиллаад явж байхад одоо ингээд эрүүл мэндийн яамнаас одоо ингээд дэмжлэг үзүүлж байгаад ар гэрийнхэн дэмжлэг үзүүлж байгаад одоо маш их баяртай байна. Бид нар бол одоо COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх голомтонд нь бол одоо яг голомтонд нь орж ажилладаг. Би миний хувьд бол тэнд бол одоо тэгэл бид нар бол одоо энэ эмэгтэйчүүд учраас бол одоо энэ 20 литрийн автомаксыг бол үүрээд л тэгэл эцсийн голомт бол цэцэн халдвар хөтлөхийг л явдаг. Тэгээ халуунд нь халж хүүтэнд нь бороо зэсгэхгүй бид нар тэгэл одоо COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх Монгол дарахгүй төлөө л одоо урьдчилан сэргийлж голомтонд нь ажилдаг. Шандрах үе ерөөс байгаагүй анхал коронавирус халдвар өвчин одоо Францын иргэн гарч ирлээ гэтэл орлон руу эмчтэй бэлгүүнээ одоо манай 1-р багийнхан шууд шөнийн 10 цагт ирж дуудагдаад шууд анхны голомтонд нь би бол орж ажилласан. Бид нар бол тэгээд ажиллахтаа бол одоо гадаадд тассан иргэдийн одоо ачаа тэш онгоц
Тэгээд бүх онгоц одоо тэгэл онгоц тэгэл ачаа тийш бүх юм л одоо халдвар хүртэл хийж байгаа. За коронавирус халдвар нэг зөвхөн байгуулж байгаа хуваалтыг бол энэхээс одоо хэн яаж ажилласан гэдээ би сая асууж байлаа. Ямар ч хүмүүс за мөн одоо Монголын ард түмний өмнөөс та бүхэндээ дахин хэмжлэгийг үйл ажиллагааг нээж хүүхэд гадаадаас татан авахын үйл ажиллагаа. За 770 ингээд тэнцвэрхэн хин нэг гондохгүйгээр одоо 31 алт хэргийг 13 чингэлэг энэ их ачаар пэш тээврийн Азийн улсын банкны хөнгөлтэй зээлийн хүрээний ковидтэй энэ хүрээнд бас ингээд намж шинжилүүлээгээд энэ ерөөсөө энэ ковидтэй тэнцэж байгаа голомжтой гол ажлыг та нар цогцолдрох даргын одоо бидэнд уламжилсны дагуу ажилчдын автобус хийж байгаа энэ эмнэлгийнхаа төлөө бас маш сайн хөөцөлдөж явдаг. Специалисттай баярлалаа. Хэдийд ч асуудал танилцуулаад ороход бол маш доогоорын хөрөлтөд тусгаж агуулгын байдлын асуудал энэ асуудлуудыг хэлхийг сайжруулж байна. Тэгэхээр баярлалаа. Ажлын амжилт хүсье. Сайн бүхэн хүсье. Маш сайхан улсын дэлхийн хэсэгт үрсэн ийм агуулгатай болно. Энэ агуулгын зөвлөлийг маань одоо 2 өдөр ярилцаад та бүхний COVID-19 үед орсон оролцсон хувь нэмрийг таны өндрөөр нөлөөлж тэтгэмж олгоож тархур судлаач наран жолооч бацсан агуу хэвчтэй болмоо чигээр яаж алтан цэцэрлэг